За, өнөөдөр би төрийн үйлчлэгээний талаар нэгэн түүх өгүүлнэ. Би болоод миний найзууд ер нь л ажил амьдралаа залгуулах гэсэн хэн бүхэнд гадуур дотор явах ажил их гардаг шүү дээ. Байрны зээлэнд орох, татврын буцаан олголтод бүртгүүлэх гэх зэрэг бичиг баримт бүрдүүлэх асуудлууд бидэнд байнга тулгардаг. Энэ үед бидэнд ажлаас авсан хагас өдрийн чөлөө, нэг өдрийн, хоёр өдрийн, цаашлаад бүр ажлын 5 хоногийн чөлөө авах шаардлага гардаг. Яагаад гэж үү? Яагаад гэвэл тухайлбал татврын буцаан олголтод бүртгүүлэхийн тулд бүрдүүлэх баримт бичгийн тоо 12 байдаг. Үүнээс зөвхөн иргэний үнэмлэхний лавлага авахын тулд 100 айлдах иргэний бүртгэлийн газарт очих шаардлагатай болдгоо. Ингээд ажлаасаа чөлөө авч гараад замын дүүжрэлд орж явсаар нэг биш нэлээд хэдэн хүний ард үйлчилгээний оожир дараалалд орж зогссноор яг миний ээж ирэхэд цайны завсарлага болж нөгөө хагас өдрийн чөлөө бүтэн өдрийг бусад баримт бичгээ бүрдүүлэхийн тулд 5 өдөр их болдог байлаа. Оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлгээд ийш тийш явж өгөн шүү дээ. Энэ бол 4 жилийн өмнөх явдал. Харин одоо бол төрийн үйлчлэгээ танд ойртож 24 цагаар үйлчлэгээ авах боломж нэгдсэн сайхан үе иржээ. Та нэг давлага авахын тулд ердөө 1-2 минут л зарцуулахад хангалттай. Энэ бол төрийн үйлчлэгээний цахим машин буюу түүц машин. Түүц машин гэж юу вэ? Төрийн үйлчлэгээний цахим машин. Төрийн байгууллагаас гаргадаг хамгийн түгээмэл хэрэглэгддэг лавлгааг иргэн хурууны хээгээ уншуулж өөртөө үйлчлэх боломж өгөхий цахим машин. Түүц машиныг анх 2013 оноос үндэсний дата төвийн дэд бүтцэд түшиглэн үйлчлэгээнд нэвтрүүлж 16 цахим машинаар дамжуулан 7 төрлийн үйлчлэгээ авах болсноор иргэд төрийн үйлчлэгээг цахим хэлбэрээр авах боломж суур алхам тавигдж байжээ. Харин 2017 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 110 түүц машин ажилуулж 23 нэр төрлийн үйлчлэгээг цахим хэлбэрээр үзүүлж байгаа бөгөөд үүнээс Улаанбаатар хотод 78, Хөдөө орон нутагт 32 цахим машин байршуулж тэдгээрийн ашиглалт үйлчлэгээг үндэсний дата төв улсын төсөвт үйлдвэрийн газар хариуцсан ажилдаг байна. Үйлчлүүлэгч түүц машин Gov имэн цахим хуудасаар дамжуулан өөртөө хамгийн ойр байрлах түүц машины байрлал, яг одоо ажиллаж байгаа хэсэг, мөн ямар үйлчлэгээ авч болох хэсгийг харах боломжтой юм байна. Мөн ухаалаг утас хэрэглэгчдэд зориулан үйлчлэгээг илүү хэлбэрчлэх зорилгоор түүц машины мобайл аппликейшнийг iOS болон Android үйлдвэрлэлийн системд зориулан хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлжээ. Түүц машин Gov имэн цахим хуудас болон түүц машины мобайл аппликейшнийг ашиглан лавлгааны үнэн бодит эсхийг шалгаж газар дээр нь баталгаажуулж харах боломжтой ажээ. Хэрэглэгчдийн санал гомдлыг 24 цагийн лавлах 7018 94 дугаарын утас info@tutsmashin.gov имэн захим шуудангийн хаягаар хүлээн авч шийдвэрлэж байна. Санал гомдол гэснээс түүц машины лавлах төвд ирсэн хөгжилтэй яриа. Байна уу? X түүц машины утас уу? Байна уу? ATM гэж одоод банкны карта уншуулчихлаа. Карта авъя гэд санал өсөлт их ирдэг гэсэн. За тэр яах вэ? Буцаад гол асуудалд оръё. Түүц машин ашиглалтанд орсноор иргэнд төрийн үйлчлэгээг хурдан шуурхай хүргэх боломж бий болсон. Иргэний цаг хугацаа мөнгийг хэмнэсэн. Иргэний цахим үнэмлэхийг өдөр тутмын хэрэглээнд оруулсан. 100 айлд байрлах иргэний бүртгэлийн газрын ачааллыг бууруулсан зэрэг олон ач холбогдолтой. Энэ нь түүц машин иргэдийн цаг завыг хэмнэж талархлыг хүлээсэн шийдэл болж чадсан гэдгийг харуулж байна. Төрийн үйлчлэгийг төвөггүй авдаг түүц машин чамдаа баярлалаа. Одоо төрийн үйлчлэгийг хурдан шуурхай, хүндрэл чирэгдэлгүй болгоход хамгийн их ач холбогдолтой түүц машиныг ашиглаж эхэлсэн цаг саяхан нэг боловч үндэсний дата төвөөс үйлчлэгээний төрлийг нэмэгдүүлэх, ашиглалтыг илүү хялбарчлах, сайжруулах техникийн шинэлэг шийдэлд тулгуурласан арга зам хөгжүүлэлт хийгцээр байна. Үүний нэг нь хур төрийн мэдээлэл солилцооны систем юм. Хур мэдээлэл солилцооны систем нь байгууллага хооронд мэдээллийг цахим хэлбэрээр солилцох боломжийг бүрдүүлж, иргэн таны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд шаардлагатай олон төрлийн тодорхойлолт, лавлгаа зэрэг бичиг баримт шаардахгүйгээр зөвхөн иргэний цахим үнэмлэх болон хурууны хээгээ уншуулан үйлчлэгээ авах боломжтой болж байна гэсэн үг. Хур систем нь үндэсний дата төвийн дэд бүтцэд тулгуурлан Монгол инженеруудын хөгжүүлсэн систем бөгөөд ICT Expo 2017 үзэсгэлэнгийн үеэр олон нийтэд танилцуулснаар шилдэг шийдэл шагнал хүртсэн байна. Олон улсад цахим засаглалыг мэдээлэл, харилцаа холбооны технологийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг гэж үздэг бөгөөд төр төвтэй нийгмийг эргэн төвтэй нийгэм болгохын тулд
төрийн үйлчлэгийг иргэд хурдан шуурхаа хүргэж тухайн улсын өнцөг болон бүрт боловсронгүй, өргөөжтэй, хүртээмжтэй, ил тод байдлыг хангаж төрийн үйл ажиллагаанд иргэдийн оролцох бололцоог бүрдүүлэх арга хэрэгсэл гэж үздэг байна. Ийм цахим засаглалын давлгаанд бид гэртээ сууж байгаад л шаардлагатай бүх мэдээлэл, давлгаа, тодорхойлолтыг богино хугацаанд олж авах, үйлчилгээ авахд шаардлагатай элдв баримт бичгүүдийг халах боломж тун ойрхон ирээд байна.